Сайн байцгаана уу хүүхдүүдээ, энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв эхийн найруулгын төрөл, хэв маягийг өөрчлөн бичих. За өнөөдрийн хичээлийн зорилго эхийн найруулгын төрөл, хэв маягийг өөрчлөн найруулж бичих гэсэн зорилготой байх нэ. За эхийг дуурайан зохиох гэдэг нь ямар нэгэн их сэдвийг уншаад түүний бүтэц, зохиомж, утга санаатай ойролцоо хувилбар зохиож бичих үйл байдаг. За нэгдүгээрт нь тухайн эхийн хэлбэр бүтцтэй ижил байж болно. Хоёрдугаарт нь эхэд өгүүлэгдэж байгаа зүйлийн онцлогийг дуурайан бичиж байгаа зүйлийн онцлогоор сольж бичиж болно. Гуравдугаарт нь сэдвийн ижил байж болдог байх нэ. За одоо бүгдээрээ багнаас их Дармын Батбаяр багнаас ихийг бүгдээрээ харж байна. За цас лавсан шагаага хомж бай гэж аав сургана. Хясгад орхисон шагаа дандаа тимээ бун. Ногоо ургана. Чулуу хормойллоо гэж ээж загнана. Хилээгүй юу гэж ээж нэмэрлэн эс дуугарна. Чулуун тоглоом минь улам олон болно. Бороо шаагна. Миний хүүгийн хээр дааг хойтон төрүүлнэ гэж өвөө харагдана. Өөрсдөө буруу ичхаад гэж уурсан бодно. Тоостой нүрийг минь нулимс угаана. Шувуу буцна. Аргал дүү гэж имээ өглөнө. Игчийн байхад л түлхэхгүй яасан юм гэж ургана. Хомоолтой ингүүштэйн түүн. Цас лавсан ногоо ургана. Бороо шаагна. Шувуу буцна. Сургах, загнах, аргадах, өглөх, дөрөв зодохыг тойрон эргэлтэн гэсэн их байна тийм ээ. За тэгвэл Дармын Батбаяр багнаас бичил хийгээд өвөл хавар зун намар ээжлэх жилийн дөрөн улиралд одоо малчин хүүхэд юугаар тоглож наадаж, юу бодож, юунд баярлаж, юунд гомдон, хэний асрал инхрийлэлд ор бага насаа өнгөрүүлж байгааг бичил ихээр харуулсан байна. За мөн бүгдээрээ Дармын Батбаяр багнаас их энэ санчир зохиолчийн сурагчийн нэг өдрийнхийг бүгдээрээ харьцуулан уншаарай. За бичлэгээ мөн зогсоож болно. За мөн эс буян заяа зохиолчийн багнаас их за луцсүхгон багнаас ихийг мөн бичлэгээ зогсоож агаад уншиж болох нэ. За тэгвэл ижил ба ялгаатай талыг багш нь харьцуулсныг авч үзвэл за энэ санчир зохиолчийн сурагчийн нэг өдөрт өглөө өд орой 3 цагийн эргэлтэнд сурагч хүн юу хийж яаж өнгөрдгийг харуулсан бол эс буян заяа зохиолчийн багнаас ихэд жилийн дөрвөн улиралд гадаа тоглон эцэг их эмээ өвөөгийн үгэнд хайхрамжгүй хандсанаар өвчин тусаж магадгүй бөгөөд эдний сургамж загнах өглөх яншиж хэлэх нь өвчнөө сэргийлэх тустай гэдгийг бол харуулсан байна. За мөн луцсөх зохиолчийн багнаас ихэд хүүхэд насны гинэн шохоорхол үерхэл нөхөрлөлийг мөн харуулсан байна. За харин Батбаярын багнаас ихийн бүтцийг дуурайан сэдв агуулгын хувьд бүгд хүүхэд насны өгүүлэмж байгааг бүгдээрээ харж байна. Ихэд өгүүлэгдэж байгаа зүйлийн онцлогийг дуурайан бичиж байгаа зүйлийн онцлогоор сольж одоо салаалаа уургалаад хийсэн байна гэж үзэж байна. За дараах ихэд одоо юуны тухай өгүүлж байна вэ? За ямар уургал хийсэн байна вэ гэдгийг та бүхэн мөн харж болно. За эхийн дөрвөн уургал болох хүүрнэмжихэд бол номны тухай үзүүлсэн байна. За тэгэхээр хүүрнэмжихэд номны тухай яаж одоо их болгосон тоочмжийг, тайлбарламж, эргцүүлэмжийг мөн харьцуулаад ямар уургал хийснийг бүгдээрээ гаж бодож байгаа байхаа. За эхийн хувиргал нь хүүрнэмж, тайлбарламж, тоочмж, эргцүүлэмж гэсэн дөрвөн хэв маяг байдаг. За энэ хэв маягийг өөрчилсөн маягийг бүгдээрээ бас тайлбарлаж хараарай. За энэ дөрвөн хэв маяг бол нэг сэдвийн дор бичсэн их байгаа. За тэгвэл эхийг өөрчлөн хувиргах дараах аргыг бүгдээрээ авч үзвэл за эхийн хэв маягийн онцлог нь аливаа үйл хэрэг явдал цаг хугацааны дараалалаар нүүлсэн байна. Ямар нэг үеийн утга учирыг тайлбарлан мэдээлэх зорилготой байна. Мөн хүн амьтан юмс үзэгдлийн шинж чанар төрөх байдлыг нэг цагт бол дурдсан байдаг. За дөрөвдүгээр онцлог нь ямар нэгэн асуудлын талаар уншигчдад үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд баталж үгүйсэх замаар илтгэж үнэмшүүлэх зорилготой байдаг байна. За анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.